би миний амьдрал ард эсвэл болж өнгөрсөн үйл явдал хин нэгэн сөхөөд юм уу янз бүрийн асуудал болоод миний амьдралыг өгөөсгөх ч юм уу эсвэл янз бүрийн ийм намайг хоёрдмол байдалд оруулах ч юм уу эргээд хардаа чи явсан газараа эргээ хардаа ямар юмныхын ярал сайхан хайр үдий баахан л балаг байндаг гэж ингэж хэлэх үед би үнэхээр эргэж хараад тэр хүний үгэнд итгэхүү зүгээр толон талд харчаад тийм ээ тийм зүйл байсан. Гэхдээ одоо бол би хүн урагшаага харж явнаа. Яагаад гэвэл би Тэнгэрийн хаанчлалын иргэн болсон. Миний өнгөрсөн явдлыг бурхан одоо шийдсэн байна. Харин одоо урд байгаа зүйлээ би анчсаа яг зөв бариад яг зөв төвшөнд нь зөв түрээд дараад анжис чирж өгж байгаа. Миний амьдралыг чирлэлж өгж байгаа. Миний амьдралыг бүтээтлэж өгж байгаа хүмүүстэй адилхан тэдгээр хүмүүст хитрхи их одоо төвөг удахгүй, хоош нь чангаахгүй, зулгаахгүй харин ч урагшлан ирээдүйд олон үр жимс сургуулах тэр тарайн мөрийг татсаар явах болно гэсэн тийм дуулууртай талархлын төр сэтгэлтэй байх тухай ярьж байгаа гэдгийг бид ойлгоод авчих хэрэгтэй. Амьдралын ямар ч асуудлуудын донд бид авахныг эзнийг дагаарай гэж ятгамаар байна.